Даатгалын нэр томьёо бидний монголчуудад танигдаад багагүй хугацаа өнгөрчээ. Бид өдөр тутамд нийгмийн харилцаанд орж ажил амьдралаа зохицуулж явдаг. Тэр явцдаа даатгал гэдэг зүйлтэй өдөр бүр салшгүй холбоотой ажиллаж, аж төрж байгаа атлаа одоо хүртэл мөн чанарыг нь ойлгож ухамсарлан мэдэж байгаа хүн иргэдийн дунд ховор байна. Иргэдийн хувьд даатгал гэж юу вэ? Мэдхгүй даатгал гэж яриад идэв шүү дээ. Тэр нь төлөх ёстой юм бол төлөөл явдаг шүү дээ. Төлөхгүй бол торгуул төлөх юм одоо тэгэл торгуулаас нь аягаар төлөх юм шүү дээ. Тэрнээс яг даатгалын одоо яг тэр ашиг тусын би бол үтсэн юм алгал байна. Би ч одоо өөрөө төрийн албан агчлаа. Тэгэл одоо даатгал гэж одоо биднээс ч одоо шимтгэл гэж яг 100 гаруй мянган төгрөг аваа ивчих шүү дээ. Хаана ч тий яадаг юм мэдэхгүй шүү дээ. Миний хувьд бол яг тэтгэврийн насны холсоо зөвхөн машин тэргэн осол юм уу тэр үед даатгалын асуудлыг хөндөж байгаа бас үедээ бол даатгалтай харьцдагс байна. Орон сууц үл хөдлөх хөрөнгөдөр бол нэлээд даатгал их ашигтай юм шиг байна. Ямар ч гэсэн нийгмийн даатгал бол хамгийн түрүү эзэндээ хүрдэг. Уусаа баталгаатай гэж үзэж байгаа. За бусад даатгалын хувьд бол одоо би нэг сайн. Даатгал одоо ямар нэгэн эрсдлээс одоо бидний ашигтай талын тийм юм байгаа гэж ойлгодог. Жолооч бидэрт бол ашигтай л гэж бодчих. Онлын хувьд даатгал гэдгийг мэрэгжлийн хүмүүс инхүү тайлбарлаж байна. Даатгал гэдэг бол эргээд тусалдаг. Одоо хэн нэгэн одоо надад ямар нэгэн бэрхшээл үүслэгээд одоо хэнд ч бурханд ч юм хандлаа гэхэд хамгийн бодиттой одоо хүмүүсийн гар дээр одоо тусламж өгдөг. Санхүүгийн бэрхшээлийн даван тулах тусалдаг. Санхүү үйлчлэгээ бол энэ бол даатгал. Тэгэхээр манай ард иргэд тодорхой хэмжээний хохирол эрүүл мэндээрээ юм уу эсвэл амь насаараа мөн одоо үйлдвэрлэлийн онцлог дэлгээр тодорхой ажлын чадвар алдах энэ нөхцөлийн дараа л одоо өөрийнхөө үн цэнийг л мэдэрч яадаг. Энэний дараа л одоо даатгалын байгууллага хэрэгтэй, үнэлгээний байгууллага хэрэгтэй гэдгийг бол мэдэрч яадаг. За нийгмийн даатгал гэдэг маань иргэд даатгуулагчдыг өвчлөх тий одоо юу гэдгийг ажилгүй болгох, өшөө өндөр наслах за тэгээд нас барах гэх мэт ийм даатгуулагчдад эрсдэл учирсан тохиолдол эргээд тэдгээрт энэ нийгмийн даатгалын төлсөн хураамжаас нь буцаагаад тэдгээрт ийм нийгмийн даатгалаас одоо эрсдэл тохирсон одоо нөхцөл бодлыг хангасан тохиолдолд эдрийг буцааж тэр эргээд даатгуулагчдын нийгмийн баталгааг хангаж байгаа юм ойлголт байгаа юм. Байгууллага болон хувь хүмүүсийн хувьд одоо ирээдүйд учирч болох ялангуяа эдийн засгийн хямрал хүнд байгаа үед те ирээдүйд учирч болох эрсдлийг бол даатгалаар хаалгах маш зөв сонголт байна. 2012 онд даатгалын хууль хэрэгжиж, албан журмын даатгалын тухай хууль хэрэгжиж эхлэхэд бол манай даатгуулагч ард иргэд маань бол даатгалын тухай хараахан тийм сайн мэдлэх ойлголтгүй байсан. Тухайн үед бол зөвхөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэдэг л даатгал байдаг, өөр бусад даатгал байдаг хэсэг нь бол нэг тийм ард иргэд хүртээмжтэй биш. Даатгалын тухай ойлголт мэдлэг бол тааруу байсан. Манай эртний өмнөх 2-3 мянган жил даатгал хэрэгжиж эхэлсэн гэж судлаачид үздэг. Харин Монгол улсад 1934 оны 33 дугаар тогтоолоор сангийн яамны дэргэд ард иргэд байгууллагын эд хөрөнгийг төрөл бүрийн аюулаас хамгаалах зорилгоор улсын аюулаас хамгаалах газрыг байгуулснаар одоогийн Монгол даатгал компани үйл ажиллагааны эхлэл тавигджээ. Даатгал гэдэг нь ирээдүйд танд учирч болох альва эрсдлийг шилжүүлэх, багасгахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Энэхүү үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагууд буюу даатгалын компаниуд явуулна. Магадгүй үзэгч та нийгмийн даатгал чинь даатгал мөн үү биш үү гэж бодож байж магадгүй мөн. Гэхдээ нийгмийн даатгалын хураамж, төлөх хэлбэр, ангиллал, түүний хувь хэмжээ, үргэлжлэх хугацаа, зорилго зэрэг нь арилжааны төрлийн даатгалаас ялгаатай даатгал юм. Нийгмийн даатгалыг төрөөс авч хэрэгжүүлдэг гэдгийг эргэн та мэдэх үзье. Даатгалын зах зээл маань одоо үндсэндээ хоёр хэсэгт хуваагдж ажилладаг. Нэг нь урт хугацааны даатгал, эдийн даатгал гэж явагдаж байгаа. За манай даатгалын зах зээл дээр бол үндсэндээ анилда 17 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байгаа. За үүнээс 15 эдийн даатгалын компани, нэг урт хугацааны даатгалын компани, за нэг давхар даатгалын компани явж байгаа. За дээрээс нь одоо мэргэжлийн оролцогчийн хууль заасны дагуу бол одоо нийт 39 хохирож үнэлэгч, 30 даатгалын зуршлагч. За дээрээс нь тэгээд даатгалын төлөөлөгч, за тэгээд даатгалын компанид аудит хийх хэрэгтэй компаниуд ингээд даатгалын зах зээл дээр ажиллаж байна гэсэн. Монголын даатгачдын холбоо бол 2004 онд байгуулагдсан. Сайн дэрэг үндсэн дээр байгуулагдсан. Тэр хүмүүс байгууллага.
За бидний гол байгуулагчийн зорилго бол үндсэн нэг 4 чиглэл байж байгаа. Нэгдүгээрт бол даатгалын компаниудыг нийтлэг эрх ашигыг хамгаалах тийм зорилготой байгуулагдсан. За хоёрдугаарт нь бол даатгалын салбарт ажиллаж байгаа нийт ажилтан үнийн нөөцийг бол чадварчлуулах, тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн гадаад болон дотоодын сургалтуудыг зохион байгуулахын чиглэлтэй. За гуравдугаарт бол даатгалын салбарыг төлөөлж бол төрийн болон төрийн бус байгууллагуудтай бол харилцаж даатгалын салбарт болохгүй байгаа хууль тогтоомж, дүрм журмыг сайжруулах талаар бол ажилтдаг гэж байна. За дөрөвдүгээрт нь бол даатгалын боловсролыг олон нийтэд хүргэх тал руу бид ажилтдаг. Даатгалын салбар бол Монголын хувьд бол харьцангуй залуу дөнгөж өсвөр үеийнтэй явж байгаа юм салбар. Тиймээс олон нийтийг бол энэ даатгалын салбарын боловсролыг олох нь бол маш чухал ажлын болсон нэг гэж. Ийм дөрвөн үндсэн үйл ажиллагаа чиглэлээр бол манай холбоо үйл ажиллагаа явуулдаг. 2011 онд Улсын хурлаас жолоочийн даатгалын тухай хуулийг баталсан. За энэ хуулийн дээр бол албан журмын даатгчдын холбоо, албан журмын даатгал эрхлэх даатгалын компаниудыг нэгтгэсэн холбоо байна гэж заасан байдаг юм а. Энэ үднээс бол 2012 оноос эхлэн албан журмын даатгчдын холбоо байгуулагдаж үйл ажиллагаа эхэлсэн байгаа. Зөв шинжилгээ ухааны технологийн их сургуулийн хувьд бол манайх одоо сүүлийн 5 жил яг энэ хөрөнгийн үнэлгээ, өмчийн үнэлгээний менежмент гэдэг энэ чиглэлээр агсан төвшөнд одоо магистрийн сургалтыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ сургалтын үнэлгээний одоо энэ сургалтын хүрээнд бол яалтчгүй одоо даатгал эрсдлийн асуудлууд мөн хохирлыг хэрхэн яаж үнэлэх вэ? Ослын улмаас бий болж байгаа хохирлыг яаж үнэлэх вэ гэдэг энэ асуудлууд, энэ чиглэлийн хичээлүүдийг энэ магистрийн төвшөндөө бол одоо мөн орж байгаа. Тэгээд энэ сургалтыг явуулахдаа бид мэргэжлийн байгууллагууд, холбоодуудтай их хамтарч ажиллаж байгаа. Энэ 2013 онд санхүүгийн зохицуулахаар оноос даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрөл авсан компаниудын санаачлагаар байгуулагдсан юм холбоо. Ер нь тэр хохирол үнэлгээний компаниудыг л арга зүйгээр мэдээллээр хангаж яхад чиглэгдсэн мэргэжлийн холбоо байна. Манайх 1990 онд зах зээлийн эдийн засгийн харилцаанд орсноос хойш нийгмийн эдийн засгийн тогтолцоо, хүмүүсийн аж амьдралд өөрчлөлтүүд бий болсон. Энэ утгаараа албан журмын даатгал, хохирлын үнэлгээ гэсэн шинэ нэр томьёонууд бий болжээ. Тэгвэл бидний амьдралд албан журмаар даатгалд хамрагдах ямар шаардлагууд байдгийг, хохирлоо хэрхэн үнэлүүлэх юм? Ер нь даатгалд хамрагдахын ач тус нь юу юм? Энэ яриад байгаа даатгалын салбар манай улсад хэрхэн хөгжиж, ямар шатандаа явж байгаа вэ? Энэ их хотын амьдрал бидэнд бол одоо төлөвлөж болохгүй, төсөөлж болохгүй, урьдчилан харах боломжгүй ийм эрсдэл дурдл байгаа бид нар. Тэгэхээр энэ зүйл дээр бол одоо бид нар энэ албан журмын даатгал гэхээсээ илүүтэйгээр сайн дурын даатгал руу иргэдийн маань боловсрол сайн чиглэгдэх хэрэгтэй. Тэгжээж энэ даатгалын салбар маань утгаараа сайн хөгжих юм байна. Монгол Улсын засгийн газраас бол бас олон нийтийн санхүүгийн боловсролыг дэвшүүлэх 2020 оныг дуслахын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ дус бид нар оролцоотой явж байгаа. За үүнд бол 6 дугаар ангиас эхлээд төгсөлт нь бол бизнес судлал гэдэг хичээлээр даатгал орж байгаа. Санхүүгийн бусад өөрчлөлт тийм хадгаламж хүү яаж тооцдог вэ? За ханш гэж юу ханшийн бизнес үүдээд хүмүүс ямар хэцүү байдалд орох вэ? Валют гэж юу юм те? За хүүгээ яаж тооцдгийг, хүүнээс хүүн яаж өгөөжтэй явах вэ? Эсвэл даатгалыг ашигласнаар яаж өгөөжтэй явах вэ гэх чинь ийм анхан шатны боловсролыг бол системтэйгээр олох гэдэг ингээд иймэрхүү боловсролын арга хэмжээнд явагдаж байгаа. Энэ дээр бол мэдээж даатгалын тухай орцсон байж байгаа. Бид ч гэсэн бас тусдаа өөрийн суугаараа олон нийтэд боловсрол төгөөд явж байгаа. Даатгалын компаниуд бид нар өөрийгөө үнэлэх систем рүү шилжиж байна. За ингэж өөрийгөө үнэлэх систем рүү шилжснээр иргэд маань бол одоо даатгалын компани одоо хэр чадвартай, хэр одоо өрсөлдөөнд донд ажиллах одоо чадвартай гэдгээр нь харж байгаа даатгалын компани өөрийг сонгох тийм болцоонууд бас байгаа. Олон төрлийн даатгалууд борлуулагдаж байгаа л да. Байгууллагууд бол хөрөнгийн даатгал, мөн одоо ажилчдын эрүүл мэндийн даатгал, гинтийн ослын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал гэсэн олон төрлийн даатгалыг бол бас сонгож даатгалдаг болсон байна.
Мэдээж 90-ад оноос хойш даатгалын тогтолцоо, энэ үнэлгээний тогтолцоонд гарч байгаа өөрчлөлтүүд нь одоо хэдийгээр хүссэн хэмжээд хурдтай байж чадахгүй байгаа ч гэсэн ард иргэдэд маань энэ дээр илүү их анхаарал бидний явуулж байгаа энэ сургалтууд, энэ семинарууд тийм ээ энэ одоо болж байгаа үйл явцтай их бодтойгоор үнэлэлт өгж тэгээд энэ албан журмын даатгал, сайн дурын даатгалууд, мөн хохирол үнэлгээний байгууллагууд маань ямар одоо бидний төлөө юу хийдэг, биднэрт ямар ач тустай юм бэ гэдгийг мэдэж одоо энэ хүмүүстэй холбоотой, байгууллагуудтай холбоотой ажиллах юм бол энэ одоо бид нар ирээдүйд гарах эрсдэл, хохирол, амь нас тийм ээ эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг бол хамгаалах боломжууд бол 100% нэгдтэй байгаа гэж үзэж байна. Би өнөөдөр чинь даатгалын тохиолдол гаргаад өхөн төлбөр авсан гэдэг бол миний эргэн тойрны аав ээж хүүхдүүд хамаатан садууд бол сонсоод мэдсэн. Тэгэхээр ямар ч гэсэн даатгал гэдэг бол буцаагаад мөнгө авсныхаа дайтай нөхөн төлбөр бол өгдөг юм байна гэдэг ойлголтыг бол зүгээр 300 гаруй мянган хэрэгэд бол биддэг ямар ч гэсэн ойлгодог болцсон. Тодорхой түвшинд бол даатгалагч нарынхаа маань мэдлэг түвшин бол өссөн байгаа. Тэгэхээр бидний гол зорилго бол үндсэндээ энэ 5%-ийг яаж өсгөх үү гэдэг асуудал байгаа. За энэ өсгөх асуудлаар бол одоо нэлээд хэд хэдэн ажлууд хийгээд ирсэн, хийж явж байгаа. Одоо бид бас хийхэд төлөвлөсөн байгаа. Тухайлбал одоо бид нар одоо даатгалын салбарт баримтлах дунд хугацааны, урт хугацааны стратегийг босруулах ажлууд бий. За тэгээд тулгамж байгаа хууль эрх зүйн актуудад өөрчлөлт оруулах. Ялангуяа одоо хүмүүсийн одоо хэрэглэгчийн одоо хамгийн ойрхон одоо хэрэгэлдэг одоо эрх зүйн акт бол одоо жолоочийн даатгалын тухай хууль байх шийдэ тий. Тэгэхээр энэтэй холбоотой бас өөрчлөлтүүд оруулах юмнууд бий. Эрсдэл хизээч хинт ч ирж болно. Энэ тохиолдолд эргэн та яах вэ? Болзошгүй байгалийн гамшиг, осол аваар, ажлын чадвараа алдах, цаашлаад амь насаараа хохирохыг ч үгүйсэхгүй. Нэг ёсондоо хилж ирдэггүй хийсч ирдэг эрсдлүүдээс даатгалын компаниуд хохирол үнэлгээчид танд үнэн зөвийг олоод үнэлээд өгөх мэргэжлийн байгууллага юм. Даатгалын үйлчилгээг ердийн урт хугацааны гэж ангилдаг. Ердийн даатгалд гинтийн осол эмчилгээний даатгал, хөрөнгийн даатгал, авт тээврийн хэрэгслийн даатгал, ачааны даатгал, барилга угсралтын даатгал, газар тариалангийн даатгал, мал амьтдын даатгал, агаарын хөлгийн даатгал, гинтийн осол эмчилгээний даатгал, авт тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал, санхүүгийн даатгал, зээлийн даатгал, итгэлцлийн даатгал, төмөр замын болон усан замын тээврийн хэрэгслийн даатгал, төмөр замын эсвэл усан замын тээврийн хэрэгслийг өмчлөх, эзэмших ашиглагтай холбоотой хариуцлагын даатгал, агаарын хөлгийг өмчлөх, эзэмших ашиглагтай холбоотой хариуцлагын даатгал. Урт хугацааны даатгалд хугацаат амьдралын даатгал, насан туршийн даатгал, хоримтлалын даатгал, тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгал, аннуути даатгал гэж байдаг. За тэгээд нийгмийн даатгал гэдэг маань 5 сантай. 21% гэдэг маань сар болгон энэ нийгмийн даатгалын 5 санд тохирсон хувийн хэмжээгээр даатгуулагч зэрэг маань нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой юм. За энэ 5 санд маань тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс гарсан өвчний даатгалын, эрүүл мэндийн даатгалын, ажилгүйдлийн даатгалын гэсэн үндсэн 5 санд 21%-аар төлөх юм. За тэтгэврийн даатгалын санд даатгуулагч 7, ажил олгогч 7 нийтдээ 14%-аар. Тэтгэмжийн даатгалын санд даатгуулагч ажиллагч тус бүр 0.8% буюу нийтдээ 1.6%. За ажилгүйдлийн даатгалын санд ажил олгогч даатгуулагч тус бүр 0.2 буюу 0.4%. Эрүүл мэндийн даатгалын санд ажил олгогч даатгуулагч тус бүрдээ 2 буюу нийтдээ 4%. За үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах даатгалын санд бол даатгуулагч мөнгө төлөхгүйгээр ажил олгогч нь 1, 2, 3 гэсэн ялгартай хэмжээгээр буюу нийтдээ ингээд сард нийгмийн даатгалын санд ажил олгогчоос 11-ээс 13%, даатгуулагчаас 10% буюу нийтдээ 21-ээс 23%-аар нийгмийн даатгалын шимтгэлийг хөрөмтлөх үйл ажиллагаа явагддаг. Яг нотрод ч хүн өөрөө мэргэжлийн алдаа мэдлэг чадвар нь дутагдсны улмаас санамсрах болгоомжгүй одоо алдаа гарах юм бол тэр өөрөө даатгалын зүйл болж өгдөг. За одоо энэ тохиолдолд
10 гаруй жил одоо даатгалын одоо яг мэргэжлийн даатгалын компаниудаар даатгал хийлгээд явж байна да. Ер нь бол яг даатгалын компаниуд даатгалын одоо тохиолдол бий болоход иргэндээ хөргөн шуурхай одоо тэр хохирлыг багдуулж чаддаг бол энэний нөгөө ачлуудал үр дагаврыг ойлгоод иргэн хүн бол даатгалын компанид даатгалд хамрагдах даа бол дуртай байх болов уу гэж би бодож байна. Тээврийн прокурорын газрын мэдээснээр Улаанбаатарт авто тээврийн ослоор 2 хоногт нэг улсын хэмжээнд 3 хүн амиа алддаг байна. Үйлдвэрлэлийн осол гэмт хэргийн улмаас амиа алдагчдын тоог нэмбэл нэг гэр бүлийн гишүүн бусдын буруугаас болж хорвоогийн мөнх усыг үзүүлдэг байна. Тэгвэл амнаас эрүүл мэнд сэтгэл санааны хохирол алдагдсан боломжийг нөхөх үнэлэмжийг манай улсад байдгүй. Хүний амьдрал тохиолдох эрсдлүүдээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг даатгалын салбар тулгамдж буй асуудал нь чухам юу вэ? Даатгалын компаниуд бол одоо тулгарч байгаа нэг асуудал нь юу вэ? Энэ хуулийн цаашдын хэрэгжилтийг хангахад нийт хураамжийн хэмжээ болон нөхөн төлбөрт өгсөн мөнгөний хэмжээ хоёрын зөрүү бол ашигтай ажиллагааны төвшөнд бол байж чадахгүй байна. Алдагдалд орох хэмжээнд очичоод байна гэдэг анхааруулгыг бол бидэнд тавьдаг юм аа. Даатгалын зах зээл шин залуу тэгээд өнөөдөр хөгжиж байгаа. За даатгалын процедур одоо хийж байгаа гэрээ хэлцэл бол хүмүүс ойлгомжгүй гэсэн үүдээд даатгалын компаниудыг бол өнөөдөр нэг л өнцгөөс хараад байгаа нөхөн төлбөр олгодгүй гэдэг. Гэтэл би ганцхан жишээ хэлэхэд жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжснээс хойш одоо 4 дахь жилдээ явж байна тийм. Гэтэл өнгөрсөн 15 он бид нэр 20 гаруй тэрбум төгрөгийн хураамжийн орлого олоод буцаагаад 14.5 тэрбум төгрөгийн яг нөхөн төлбөрийг хүмүүсийн гар дээр бэлэнг өгсөн байж байгаа. Тэгэхээр 14.5 30 мянга гаруй одоо даатгалын тохиолдлоор. Тэгэхээр нөгөө улсууд бол даатгалын компаниуд нөхөн төлбөр олгодоггүй гэсэн юм. Ерөөсөө шууд олгодоггүй юм шиг ярьдаг. Гэтэл ийм том хэмжээний 14.5 төгрөгийн нөхөн төлбөр олгоно гэдэг бол маш том. Одоо хүмүүс бол санхүүгийн тусламж үзүүлж байна. Мөнгө төгрөний тухайлгадаа яриад байгаа шүү дээ. Түүнээс хүний эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаа, нэр төр эдгээрийг бол ерөөсөө одоо үнэлж байгаа барьж байгаа юм бол байхгүй байсан. Одоо ингээ үнэлээд эхэлсэн асуудал бол шийдэгдэхгүй ингээл тулаал. Одоо бол бидний одоо хамгийн хүлээлт үүссэн тулгымцсан асуудал бол энэ болчиход байж байна. За манай иргэний хуулинд хүний аймнаас эрүүл мэндийн хохирлыг тогтоож тэр хохирлыг төлөөлж барагдуулж явах тухай хуулийн заалтууд байдаг. Тэгээ ерөөсө хэрэгждэггүй байсан. Яагаад хэрэгждэггүй юм гэвэл ерөөсөө үнэлж хохирлын хэмжээг тогтоож болтгоо. За тэгээд үүний тулд бид яах ёстой вэ? Одоо гадны улс орнуудаас туршлага судалж, за тэдний одоо тэр үнэлгээ шийддэг аргачлалыг олж мэдэх судлах ийм шаардлагатай болоод за тэгээд нэлээд олон орлого хийж хагаад Солонгос хохирлогчтой холбоотой бид нар харилцаа тогтоосон. Хуулийн өрөө бол манай даатгалын тухай хууль бол 2004 оноос хойш батлагдаад явж байгаа. Тэгэхдээ одоо мэдээж одоо эдийн засаг хөгжихийн хэрээр энэтэй холбоотой нэлээд олон зохицуултын эрх зүйн бичиг баримтууд гарч ирдэг. Санхүүгийн зохицуулах хороноос батлаад явж байгаа. За тэгтээ бол шин төрлүүд бас нэлээд их гарч ирж байгаа. Энэ нь бол эрх зүйн иргэний хууль болон даатгалын тухай хуультай одоо нэгдэж өгөхгүй бас тийм асуудлууд байдаг. Жишээ нь одоо нөгөө амьдралын урт хугацааны даатгал гэж байдаг тийм. Урт хугацааны даатгал үүнийг одоо банкуд дээр орон сууцны даатгал дээр нэлээд хэрэгэлдэг. Энийгээ дагаад одоо олон бичиг баримтууд боловсруулагдаж олон одоо шат амжилтын шалгах материалууд их гарч ирдэг л дээ. Тэгэхээр энэ нь бол хуулийн дээр бас нэлээд хаягдчаад байдаг юм уу даа л гэж харагдаад байдаг. Тэгээ яалчгүй ингээл албан журмын даатгалаар ингээд энэ хүмүүс маань ингээд хүчээр ингээд яваад байхаар даатгалын талаар эргүүлээд буруу ташаа одоо ойлголтыг одоо бусадтай хуваалцах асуудал аюу их бий болчихдог. Тэнд очижсэн чинь л одоо хүчээр бараг даатгах гэж байна. Тэгээ бараг хураамж нь юм байдаг гэж байна. Тэрийг даатгуулаагүй бол энэ үйлчлэгийг авч болохгүй гэж байна. Тэгж болохгүй гэж байна гэдэг тэр өнцгөөс нь л хараад байдаг. Тэгэхээр уул нь бол бид нар бол одоо яг тэр сайн дурын даатгалын боловсрол гэдгийг өшөө сайн нэмэгдүүлчих юм бол эргээд энэ албан журмын даатгал гэдгийнхаа үр дүн бид нар аюу сайн ойлгож
Энэ зохицуулалтын хууль ном дүрм журамтай холбоотой асуудал энэ мэрэгсэн байдал руу өшөө сайн чиглүүлж өгөх энэ ажлуудыг л их сайн хийж өгөх хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. За дараагийн нэг асуудал бол гамшигын үнэлгээ байдیں۔ Тэгэхээр манай чинь бол одоо гам болдог, зуд болдог, хүчтэй шуурга болдог, одоо янз бүрийн гамшууд гардаг шүү дээ. Нийтийг хамарсан гал төмөр хүртэл гардаг, вирус болдог. Эннээс үүссэн хохирлын хэмжээг тогтоох асуудал бол манай Монголд үндсэндээ орхичихсан байгаа. Бидний дараагийн юу бол энэ гамшигын хохирол байх болно. Гамшиг гэдэг юм одоо хичнээн их хохирол учруулдгийг мэдэхгүй байжээж одоо тэнд чинь мөнгө хөрөнгө төлөвлөн төсөвлөн тэрнээс сэргийлнэ гэдэг бол бас харахгүй асуудал байгаа юм л да. За энэ нь бол даатгалын салбар дээр бол үндсэн 3 хууль үйлчилж байгаа. Мэдээллийн даатгалын тухай, жолоочны даатгалын тухай, за тэгээд нийслэлийн орчны тухай. За энийг дагсан хууль тогтоомжууд мэдээж байгаа. Цааш бид нар эдийн засгийн өсөлтийг дэмжих, санхүүгийн доктортой байдлыг хангах, зах зээл шинээр бүтээгдэхүүн гаргах, хүртээмжтэй даатгалыг бий болгох чиглэлээр нэлээд ажиллагаа хийж байна. Солонгос улс Монгол улсын одоо хариуцлагын даатгал, албан журмын хариуцлагын даатгалыг харьцуулж үзэх юм бол Монгол улсд бол зөвхөн одоо асал аваар гарсан тохиолдолд хувь хүн өөрийнхөө одоо тэг хохирлыг барагдуулдаг зөвхөн тэгтэл Солонгос улсд болохоор хувь хүн өөрийнхөө хохирлыг барагдуулна бас 3 дахь тэгээд хохирлыг барагдуулдаараа том ялгаатай байдаг. Яг энэ бол зүгээр миний бодол байгаа. Миний судалж үзснээр бол одоо Монгол улсын даатгалын системд хяналт тавьдаг байгууллага буюу одоо нөгөө санхүүгийн төтөлхөөрөө маань өөрсдөө одоо энэ даатгалын хураамжийн тал дээр бас тэрийг өөрчлөх шаардлагатай гэж би бол бодож байгаа. Дэлхийн нийтийн чиг хандлага, хөрөнгийн харилцаа, хөрөнгийн хохирлоос илүүтэйгээр эрүүл мэнд, амнаас, сэтгэл санаа, оюуны хохирлын хэмжээнд ярьдаг болж. Гэтэл манай улсад сэтгэл санааны хохирлыг тооцож, хэмжиж чадахгүй байгаа. Тиймээс энэ бүгдийг тооцдог арга зүйг Монгол оронд бий болгохоор Монголын хохирол үнэлэгчдийн холбоо ажиллаж байна. Монгол улсын даатгалын тогтолцоо, албан журмын даатгал, хохирлын үнэлгээний үйл ажиллагаа, уялдаа холбоо, хууль эрх зүйн орчинг сайжруулах, даатгалын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, албан журмын даатгагчдын холбоо, Монголын даатгагчдын холбоо, бүгд найрамдах Солонгос улсын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран даатгалын тогтолцоо, албан журмын даатгал, хохирлын үнэлгээ сэдвт сургалтыг 2016 оны 9 сарын 26-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ 9 сарын 26-наас 29-ны хооронд даатгалын байгууллага мөн одоо бусад одоо үнэлгээний байгууллагууд, гадаад дотоодын байгууллагуудтай хамтраад томоохон сургалт зохион байгуулах гэж байна. Энэ сургалт маань даатгалын тогтолцоо, албан журмын даатгал, хохирлын үнэлгээний энэ чиглэлд бол одоо сургалт маань зохион байгуулагдана. Юунд ч санаа зовхгүй аж турах шиг сайхан зүйл гэж байна уу? Нэг ёсондоо энэ бүх эрсдлийг та даатгалын байгууллагт шилжүүлж байгаа гэсэн үг юм. Даатгалын үйлчилгээ таны цаашдын ажил амьдралд хүртээмжтэй байх болно.